За сайн уу манайхан шинэ бичлэгтэй давтаа морил хэрвээ таад маань бид хоёрын английн влогуудыг үзэж байгаа бол ингээд аялж явахдаа хүүхдтэйг явж явахдаа анхаарах зүйлс эсвэл авч явах зүйлс байна уу те ингээд анх удаа хүүхдтэй нэраа хүүхдтэй аялж байгаа болохоор бас энэ бичлэг өөр хүмүүст одоо хэрэг болох юм болов гэсэндээ ингэж хийж байгаа. Тэгээд энэ зөвхөн бит хоёрын туршлага, бит хоёрын ингэж бодогдсон зүйлүүдийг би ярих болохоор авахын аваад гихингээрээ шууд эхлэе. Тэ олон юм ярилгүй шууд эхлэе. За ингээд би ингээд нөтүүд дээр ингээд тэг яг хэрэгтэй юу байсан, анхаарах зүйлс юу байсан тэдрийг ингээд тэмдэглэсэн. Luffy no. За нэгт биш тэ аяллаа маш сайн төлөвлөх. Аяллахаа одоо маршрутыг айгүй сайн төлөвлөх гэсэн үг. Яг тэгвэл бит хоёр шиг ингээд Аз аялсан хүмүүс бол мэдгэл ахaltaа. Гэтэ ингээд анх удаа Аз руу аялж байгаа хүмүүс ингээд нэгэнд оцсон юм чин те ингээд ийш тийшээ явъя, тэр хот руу явъя, энэ далаараа явъя гэдэг ингээд баахан газар төлөвлөлттэй юм байна. Тэгээд явахдаа ингээд 2 хоногор ч юм уу те 3 хоногор ингээд ээжлээд ер нь ингээд тэгээ 2-7 хоног байх юм чин гэж бодоод энэ газруудаар нь яваад үзье яад ингэж бодогддөг юм байна. Гэтэ ингээд хүүхдтэй аялж байгаа те хүүхд чинь замынхаа тэр нөгөө нэг явдалт ядарна. Мэдээж очиод зүгээр ингээд буудалтаа амраад байхгүй ингээд өдөржингөө гар нийш тийшээ явна, активити хийн те. Тиймэрхүү зүйлүүд хийж байгаа болохоор ингээд хүүхд ер нь аягүй ядраад яваад байдаг юм байлээ. Тэгээ дээрэс нь ингээд өөрийнх нь тэг хийдэг рутин унтлагын цаг нь те тиймэрхүү зүйлүүд нь ингээд алдагдаад эхлэнгүүд бүр ингээд биеийн сулдаад гэх юм уу те ингээд дархлаа нь ингээд сулдаад янз бүрийн ханаа төрх энэ гэх мэтчлэн зүйлүүд хүрэх айгүй амархан болчтой юм байлээ. За бит хоёрын гаргасан алдаа гэвэл ингээд олон газруудаар явах байсан. Хоёрын марш чинь эхлээд Бангкок, тэгчээд ингээд Пхукет, тэгчээд Ко Яо гэдэг нэг арал тэгчээд буцаад Бангкок, буцаад Паттайя гэх нэг 5 газрыг үзэх гэдээс аахгүй бит хоёр. Тэгээд тэрийг үзсэн л те. Тэгээд тэр замдаа явж байхдаа ингээд хүүхдээ ямар их ядарч байгаа, өөртөө ч гэсэн ямар их ядарч байгаагаа мэдэрсэн. Тэгээд дараа нь хэрвээ аялахаар болох юм бол аль ус ч хамаагүй зүгээр яг ингээд тэр устдаа очиод одоо тэр хоттой очиод дор хаяж 1-7 хоног байх юм байлээ. Тэгвэл нөгөө хойлохны хосууд чи ингээл нөгөө нэг тий ингээл адал явдалтай юм дуртай энэ тентхийг үзэн бүгдийг үзэн тест нэр залуунаас нь ирчүүч мөчөөж гэл гэдэг штэ. Одоо хүүхдтэй тийм байхгүй. Битэр бол тэрийг сайн мэдэрсэн сая энэ аялалтаа яваад нэг газартаа 7 хоног заавал байгаараа хэрвээ 2-7 хоног эсвэл сар мараар явмаар байвал тий. За 2-7 хоногор явмаар байвал битэр зүгээр 2 хот үзгэж хэлмээрээ нэг нь болохоор далайн эрэг яваад нэг нь болохоор ингээд гоё далаар их тэгсэн мөртлөө ингээд бас юм хот байж болно. Жишээлбэл Паттайя. Гэхдээ Паттайя амар юм завгүй юм байлээ. Бангкокоос илүү завгүй юм шиг санагдсан. Гэхдээ далайтай болохоор айгүй тийм давуу талтай юм санагдсан. За тэгээд ингэж урт хугацаагаар явах юм бол бас буудал гэхгүй Airbnb эсвэл галтгоотой буудал захиалаарай. Airbnb нь ягаад одоо илүү дээр вэ гэвэл мэдээж өөрсдийн гэр шигээ тогтчулж болно. Дээрээс нь хоолундаа өөрсдөө игээд идчихнэ. Тэгээ хүүхдийнхээ хэрэгтэй ор тэ тиймэрхүү зүйлүүдийг авчираад хүүхдийн одоо хэрэгтэй зүйлүүдийг одоо гэртээ байгаагаар нь мэдрүүлж бас болно гэсэн үг. За хотелд буулаа гэж бодоход мэдээж тэгээ гоё ингээд өдөр болох хотелний өөрөө гоё цэвэрлж өгөөлтэй гоё байна л та. Гэхдээ хотелд 7 хоногор хонох юм бол ингээд өөрсдөө юмаа хийж идмээр санагддаг юм байлээ. Тэгээд хэрвээ хүүхд чинь бас нөгөө бор хоолнд орсон хүүхдээ бол бас хоол хийх шаардлагатай болно шүү дээ. Тийм болохоор галтгоотой буудал эсвэл Airbnb захиалаарэ. За хүүхдтэй аялж явхад одоо тэр тэгээ гэр дотор Airbnb дотор эсвэл буудал дотор юу хэрэг болсон бэ гэвэл мэдээж хүүхдийн ор буудал захиалахад бол хүүхдийн ор цаанаасаа өгчдөг. Гэхдээ манай хүүхд бол нэг орон дотор унтаагүй бит хоёртой унтсан. Хүүхдийн байна айгүй хэрэг болж исэн. За байнтай буудлууд бас байгаа, байнгүй буудлууч бас байгаа. Тэр үед нэгээ байнд оруулчихна. Гэхдээ өөрийн гэсэн юм жижигхэн бас байнтай байвал айгүй тохиромжтой санагдсан. Одоо жишээлбэл Temu эсвэл Amazon дээр юм хийлдэг байнууд байдаг шүү дээ хүүхдийн. Тиймэрхүү зүйл захиалаад ер нь авч явж ивэл айгүй амар юм байлээ шүү. Би бол захиалсан бейсийн тэгээд ингээд битэрийг явсны дараа үрээд ирсэн амар тэнэг тэгээд тэрийг эргэлж чадаагүй. Дүүшинд битэрийг хэд удаад нэг оруулсан. Гэхдээ ингээд дүүшинд чинь ингээд хүүхд амархан нөгөө нэг даарах болохоор яг тэр дүүшээ гоё халааж агаад ууртай за бас арайч чийгтэй байлгаж болохгүй юм те. Яг ингээд сайн тэр байны өрөөгөө халааж байгаа халуун уур амьсгалтай байлгаж байгаа дүүшинд оруулах ч юм уу те. Тэгвэл ингээд дүүшнээс гарлаад ингээ хүүхд дараад ханаа төрөх нь бас айгүй амархан. Дээрээс нь тэр усанд оруулах үед өрөөнийхөө AC кондишныг унтраачж байгаарэ. Тэгээ өөрсдөө бас бодож болохгүй. Бит хоёр ингээ халууцж байгаа юм чинь бас манай хүүхд халууцж байгаа гэж бодож исэн боловч
хүүхд илүү эмзэгтэй, илүү хурдан дарна. Бид хоёр шиг ингэж хамаагүй хөдөлж чадахгүй. Яг л ингэ тэрвүүлээр эсвэл ингэ суугаа байдалтай болохоор хүүхд илүү даардаг юм байлээ. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг ингэж аялдаа явж байхдаа ингэ сурж мэдэж явж байгаа байхгүй юу? За нэг тиймэрхүү заяа аяллаа маршаа аягүй сайн төлөвлөх хэрэгтэй. Дээрээс нь хаана байрлах газартаа хүүхдийн юу авчрах хэрэгтэй гэх мэтчлэн зүйлээ аял төлөвлөж байхдаа сайн бодоорой. За хоёр дахь зүйл нь чемданда юу авч явах вэ? Тэ чемданда хүүхдийн хэрэгтэй одоо юу авч явах хэрэгтэй юм болоо тэ. Ингээд анх удаа хүүхдтэй аялж байгаа юм чи юу ч мэдэхгүй шүү дээ. Би тэгтээ ингээд зөндөө TikTok, зөндөө vlog тэ ингээд ээжүүд юу авч явд юм байна гэл. Тэгтээ ингээд янз янз гэдэг юм бэл ингээд зөвхөн угжаараа угчдаг хүүхдийн одоо авч явж байгаа зүйлүүд нь өөр зөвхөн мөмөр хоолдог хүүхдийн авч явж байгаа зүйл гэл. Ер нь янз янз байт юм л тэ. Яг л та өөрийнхөө хүүхдэд юу хэрэгэлдэг тэрийг л авч яв заяа. Би юу авч явсан бэ гэвэл за эхлээд мэдээж хүүхдийн тэрэг байгаа. Бид хоёр том тэрэг авч яваагүй юм хүүхдийн их хөвддөг онгоцонд авч явдаг юм авсаархан тэрэг авч явсан. Одоо Йо гэд брэнд манай их чи тэрэг байгаа. Тэр тэрэг бол айгүй хэрэг болсон. Унтуулчих болдог ингээ босоогоор нь суулгачих болдог. Айгүй амархан хөнгөн тэгээ ингээд онгоцны буул дотор ингээд тэг хүүхдээ үүрээ чирээ явадлуу ингээд зүг зэрэгэнд түрээл ингээд явж байхад айгүй амар юм бэлээ. Хүүхдийн үүр өвчтэй яг нэрийг би сайн мэдгүй нэг тийм хүүхдээ өөрөө явдаг юм өөр өвч байдаг шүү дээ. Тэр бас маш их хэрэг болсон. Бас тэрэгтэй нь хамт зоондог тэгээ юм нөгөө нэг хүн ингээд ээж нь гоё юм ууж ахтаа ингээд тэр юугаа тавьчихдаг юм тавиур байдаг шүү дээ. Мунда кофений тавиур ингээд тэрэгний хажууд байдаг. Тийм хоёр юм айгу бас хэрэг болсон. Тэрийг нас авч яваарай. Хүүхдийн зоонтог яагаад хэрэгтэй вэ гэвэл ингээд мэдээж ингээд халахвдаг юм халахвч нь байгаа ч гэсэн ингээд яг ингээд урдаас нь ингээд нар мар тусах юм уу хажуунаас ингээ нар мар тусах юм уу те хитрхи ингээ удаан нар мар нь байх юм бол болохгүй арьс нь мэдээж бас эмзэг эмчин гэмтэх бах битүүр яавал наны зүстрхөөгүй нэгүнээ наны зүстрхөөж болохгүй 4 сартай байсан. Тийм болохоор бас зонтгийн айгүй хэрэгэлсэн айгүй хэрэг болсон. За тэгээд бас ийм шавжны тор айгүй хэрэг болсон. Энийг би нэг зүгээр хүүхдийн дэлгүүрээс авч илүү ийм нүуний жижигхэн ширхтээ шавжны торнууд байдаг шүү дээ. Энэ айгүй хэрэг болсон. Яагаад гэвэл ингээд оройдоо ингээд хүүхдэд агуулад шөнийн одоо night market хоолны зах мах эсвэл ингээд дэлгүүр мэлгүүр явхад ингээд мэдээж юм ой модоор яваагүй ч гэсэн ингээд моднууд байгаа шүү дээ. Тэр далайн иргэдэг чинь. Тэгээ тэрүүгээр ингээд явж хахтын жижиг сажиг одоо нөгөө нэг шумуул шавжнууд ингээд бэж идэг. Тэгээ ингээд битүүрнийг харсан чинь торон дээр нэм жижигхэн шавж гэх юм уу жижигхэн юм заяа жижигхэн юм. Тэрийг одоо юу гэдэг мэдэхгүй. Тийм бэжсэн тийм болохоор энэ хамгаалт айгүй хэрэг болсон. Ялангуяа юм олон хүн бужигнсан те ингээд янз бүрийн юм байгаа газарт ингээд хүүхд рүү юу үсрэх юм бэлээ мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ шавжны тор айгүй хэрэг болсон. Бид хоёр тэрэн дээр орой олгон тавьж явдаг байсан. Унтж яхад нь ч гэсэн ингээд шавжны тороо тавихгүй бол ингээд амар шумуултай юм байлээ. Гэтэ ингээд шумуул нь айгүй сонирхолтой. Битүүрийг хазаадсан мөртлөө нэг ч хазаагүй хүүхдийн цус хаздаг юм болов яадаг юм болчих шиг. За тэгээд энэ шавжны тороо мартваа манайхын энэ шавжны тор айгүй хэрэг болсон шүү. За тэгээд агаар чийгшүүлэгч байгаа газартаа гоё агаар чийгшүүлэгч тавьчвал хүүхд айгүй бас гоё тайван агаартай унтд юм болов гэж бодсон. Яг л шүнжэнгүү нөгөө AC ажиллаад унтчихаар амар хуурай агаартай болчихно. Дээс нэг хүйтэн тэгээ ингээд AC-гээ унтраачгаа тэр өрөөч ингээд 5-10 минут дотор ингээ айгу бөхчин болчих байгаа хгүй. Тэгээ цонхоо онгойлгож чадах. Цонхоо онгойлгочоор гаднаас ингээд элдэ банзын шавьт нар тий янз бүрийн юм ороод ирчих юм болов гэж бас айгаад. Тэгээ ер нь ихэнэ битээр ингээд юу ч байхгүй байжгаад хүүхдээ өвдгөөд эмчд үзүүлснийхаа дараа ингээд битээр хэлж байгаа хгүй. Тоо хоёр ингээд AC-гээ ингээд 25 дээр тэгээ кул гэдэг дээр нь тавих хэвээр. Дээрээс нь хажууд нь агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч тийм юм тавиарай. Тэгжиж ингээд хүүхчин гоё ингээд хамрын ингээд тий ингээд битүү биш ингээд гоё амьсгалаа тайван унтнаа гэж тэгчихсэн байхгүй юу. Тэгээ битүү тэндээс агаар чийгшүүлэгч авч ийсэн. Тийм болохоор агаар чийгшүүлэгч бас байвал хэрэгтэй юм байл шүү. За одоо чемдан руу оръё те. Чемданаа би ингээ янзлахтаа ингээд мэдээж өөртөөхөө хувцсыг янзалдаг шиг янзалж чадахгүй мэдээж ингээ нэгүн юмуд чинь бүгдээрээ жижигхэн хувцсууд байгаа штэ. Тэгээд миний одоо хамгийн хэрэг болсон зүйлүүд нь гэвэл юм тусгаарладаг юм жижиг гуутнууд байсан. Ингээд нэг уутанд хүүхдийнхээ хувцсыг, нэг уутанд нь хүүхдийнхээ одоо ариун цэвэр хэрэглээг, нөгөө уутанд нь им оймс те, алчур гэх мэтчлэн тийм жижиг уутнууд бол надад айгүй хэрэг болсон. Одоо жишээлбэл
ийм жижиг уутнууд энэс ч гоё уутнууд байгаа л бах л та. Гэхдээ энд дэлгүүрээс олцсон уутнууд нь эдэн заяа. Тэгээд бас ийм том уут, ийм тасалгаатай ингээд. Ер нь та нар намайг юу ярьж байгааг мэдчихэж байгаа юм. Иймэрхүү ийм хуваарлдаг уутнууд айгүй хэрэг болсон. Тэгээ энэ уутнуудтай хүүхдийнхээ бүх юмыг хуваарлаа хий чинь бодын тэнд тэгээд усны альчуур, юу альчуур те сквал нүг байрныхын альчуур энэ уутанд гэл айгүй хэрэг болсон. Жишээ нь ингээд одоо би зүгээр та нарт үзүүлэх гээд заяа. Example үзүүлэх гээд ингээд би хийждэг. Одоо нэг уутанд хүүхдийнхээ ариун цэврийн юмнуудыг хийчихнэ гээд тэгээ ингээд тэднийг гаргаад ингээд хуваарлаа тавьчихаар айгүй амар. Хүн тэр уутнаасаа юмнууд аваад буцаад хийгээл те ингээд хаана тавьчлаа, хаана өрөө тавьчлаа, hash count хийжлээ гэдэг аахгүй. Иймэг энэ ууттай байнгут айгүй амар юм байлаа. Тэгээд энд нь би болохоор бүх одоо тос тийм хамар цэвэрлэгч юу гэдэг. Тэгээ бүгдийг ингээ хийгээд тэгээ ингээд тавьчихаар айгүй амар. Тэгээ чемодандаас хуваарлаад хийчихээр айгүй амар. Яг нэгтэл ингээд нэгүний бүх юм ингээд орцсон. Тэгээд энэ уутан дотор би ямар хувцснууд авч явсан бэ гэвэл бас тийм хувц авч яв гэхин цаашаа. Гэхдээ бас халуун оронд нөгөө нэг хүүхд ямар хувц өмсдгийг бас мэдэхгүй штэ. Яг үнэндээ би чинь 100 хүүхд төрсөн мөртлөө манай хүүхд чинь өсрөөл нэг боди л өмсөөр байгаа л зуны өнгөрөөсөн. Тэгээд сэрүүн үед зүгээр юм нэмгэн цамц те. Яг л тэрэн шиг ийм ханцуутай бодинууд айгүй хэрэг болсон. За нэмгэн өмд цамцнууд айгүй хэрэг болсон. Амьснууд аюу хэрэг болсон. Ийм хүүхдийн нэмгэн малгай тий нарнаас хамгаалдаг малгаанууд аюу хэрэг болсон. Хүүхдийн маслим давнууд гэдэг ингээ амьсгалдаг давнууд байдаг шүү дээ. Нэмгэн гой юм материалтай давнууд хэрэг болсон. Бас хүүхдийн усны хувцас бас нэг усны юм памперснууд аюу хэрэг болсон. Ийм памперс байдаг юм байлээ. Тэр хүүхдээ ингээд пүүл мүл усанд оруулна гэвэл эдгээр айгүй хэрэг болсон. Унтахт нь мэдээж бас би ингээ гайхчихсан. Ийм халуун оронд тий халуун бөхчм газар ингээ яаж унтуулах юм бол гэж бодвол тэг ингээд ийм нэмгэн ханцуугүй боди унтуулсан байхгүй би эхлээд тэгсэн чинь ингээ дараад байгаа юм санагдаад ингээ уйлаад яасан уйлгнаад тэнгууд нь би дараад байгаа юм байна гэдээ одоо нэг унтлагных нь одоо бүтэн бодиг өмсүүлсэн. Ханцуутай юм хөлтэй бодинууд байдаг шүү дээ унтлагны. Тийм бодиг нь өмсүүлж унтуулсан чинь арай гайгүй байсан. Жох ингээд хөлрөөтэй айсан ч гэсэн ингээд хүүхдээ мэдрээл ингээд шүнжэнгөө тэмдрэл тэгэл тэг ингээд ер нь тиймэрхүү байдалтай унтчихсан гэж хэлж болно. Тийм болохоор ханцуугүй боди, унтлагны боди, нэмгэн өмд цамц, тэгээд амьснууд, малгайнууд, тийм давуунууд тэд нар айгүй хэрэг болсон. Би ер нь эднэрийг айгүй хэрэгэлсэн. Өөр нэг зүйл бол хэрэглээгүй гэж бодогдож байна. Яагаад амьс альчуурнууд айгүй хэрэг болсон бэ гэвэл мэдээж одоо дотор орчингууд дэлгүүр станууд бүгдээрээ эсэтэй ингээл гадаа амар бөхчм явж байгаа л дотгош оронгууд пүк гэлсэн нэр амар ингээл нөгөө нэг хүүтэй агаар нь үлээгээл би ингээд чичрээд дарж яхад ингээ хүүхд яах юм бол те хүүхд пүүр даарна. Тийм болохоор ингээд би заавал амьсыг өмсгөж исэн. Дээрээс нь нэмгэн юм цамц өмсүүлнэ. Хэрвээ тийм нэмгэн цамцаа би мартсан байвал заавал ингээ нөгөө нэг алчуураар хүүхдээ хөглөг орооно. Хамгийн хэцүү зүйл нь ингээд хүүхд чи хөдөлгөөнтэй хөлөөрөө ингээд бүх юм хийчээд тэр алчуур нь ингээд хид ингээ газар унжижсэн заяо. Тэгсэн мөртлөө ингээд хүүхдэд аруулах гэвэл хөлийн ороогоол. Тэнгүүд тэрийг ингээд орлох зүйл юу вэ гэвэл нөгөө sleeping bag гэж юм байдаг юм байна. Одоо би зургийг яг энд оруулчих. Хүүхдтэй ингээд хүмүүс унтуулахад нэм sleeping bag унтуулдаг хүнжил байдаг шүү дээ. Ингээд ерөөсөө ингээд ийш тийш ингээд харахгүй унахгүй. Тийм зүйл ингээд зүйлгчтэй байсан гинэ. Тэгвэл ингээд гадаа гарангууд тэрийг ингээд нөгөө уяагийн ингээд онгоолгоод хүүхдтэй агаар амьсгалуулад дотор оронгууд нь тэрийг ингээд төгччдэг байсан гинэ. Тэгвэл ингээд хүүхдийн хөл ингээд нөгөө салхи малхи юуж авахгүй хүүхд тээжлсэн гэсэн ингээд тэр нь унахгүй. Тийм sleeping bag авч явуулаагүй амар байдаг шүү гэж хит хитээ санаад хэлсэн. Таашаа sleeping bag байгаагүй. Тэгээд одоо sleeping bag хэрэгжилж үзэх гээд захиалсан байгаа. Бас ийм жижиггүй уутнууд битүүшт аягүй хэрэг болсон. Яагаад гэвэл мэдээж бас тийм мэдхгүй улс руугаа явж байгаа юм чи эмээсэн янз бүрийн юм хэрэгтэй зүйлүүд аягүй хэрэг болно. Тэгээ битээр ингээ эмээсэнгаа юм хайрцаг юм уутан дотор хийцэн байсан. Тэгээд тэгэл юу авч явах нь ойлгомжтой юм л гарны лент ийм нөгөө нэг альфтон долприн скол юм иприн янз бүрийн юмнуудтэй ингээл
гидсний ийм одоо юу вэ те бүх хэрэгтэй тиймэрхүү хамрны цацлаг, хоолойны цацлаг ийм янз бүрийн гавар мавар гамаа гэх тийм иймэрхүү зүйлүүд бол авч явсан. Тэгээ иймэрхүү ийм харагддаг уутнууд аюу амар юм байлээ шүү. Би энийг энтхийн нэг рууста илүү тэр дэлгүүрээс авсан. Нэгүнд болохоор би бас зөндөө юм авч явсан, халуун хэмжигч авч явсан. Гидсний ийм одоо янз бүрийн хорсоол тиймэрхүү зүйлүүдийг бас авч явах хэрэгтэй юм байлээ. Нэгүнээ чинь дөнгөж 4 сартай байсан болохоор ус ууж болохгүй, хорсоол ууж болохгүй, янз бүрийн тийм юм ууж болохгүй. Тийм болохоор ингээд нэгүнээд авсан 2 юм гэвэл зөвхөн энэ 2 байсан. Нэг нь болохоор альвдон бүхс рүү хийдэг юм альвдон. Имчээсэн би бичүүлж авч ирсэн. За тэгээд энэ болохоор зөвхөн ингээд эндхийн шивэдийн юунд имийн санд байдгийн байлээ. Ингээд хүүхдээ ингээд янз бүрийн одоо гидсэн нүвдөөд янз бүрийн шингэн зүйлээр дутагдах юм бол энээс ингээд өгөөрэй гэжсэн. Тэгээ энийг уус ашиглаагүй, уус хэрэг болоогүй. Мөөмөөсөө идчихсэн болохоор бас гайгүй. За тэгээд нүг давстай хамар цэвэрлэгч шүршдэг, дээрэс нь усын би бас авч явсан. Энэ хоёр амар хэрэг болсон. Би орой болгон өглөө болгон хамрын цэвэрлэг байсан. Тэгээд ус одоо нэг сордог юм. Нойтос салфетик том жижиг сайз те маш их хэрэг бас. Нойтос салфетик бол юундээ байнга байх хэрэгтэй байсан. Хүүхдийн жих сольдог матрас, тэгээд хүүхдийн жих сольдог ийм нэг удаагийн юунууд эдэн штэ. Одоо цааснууд тэр маш их хэрэг болсон. Яагаад гэвэл ингэж гадуур явж байхад Бангкокт бол ийм хүүхдийн ийм сольдог ийм тавцангууд байгаа юм л та. Гэхдээ тэр нь ингээд зүгээр тэр чигтээ ийм зөөлөвчгүй пиавар юмнууд байсан. Түнгэнд ингээд хатуу юм дээр өгөөж хүүхдээ хөвтүүлэхтэй ийм зөөлдөг ийм матрас айгүй хэрэг болсон. Энэ хүүхдийн жив сольдог ийм үе дотор нь ийм айгүй хэрэг болсон. Тэгээд энэ IKEA-д байдаг юм байлээ. Миний манай найз өгчээсэн. Тэгээд давхар ийм цааснууд эдэн штэ ийм цаас айгүй хэрэг болсон. Ер нь энээс ер нь салалтгүй. Энийгээ тэгээ мартуул тэгээл тэрэгэн дээр нь яаж хийж байгаа л памперсын сольдог байсан. За тэгээд өөртөө гар ариутгахтэй гар ариутгах салфетик авч явсан. Яг л мэдээж тэр чинь ингээд баахан бохир бактери янз бүрийн юмнууд байгаа. Тэгээд янз бүрийн юмнууд төрсэн. Тийм болохоор живхийн солихтой би байнга гар ариутгахгүй бол ингээд салфетикаар гараа ариутгахдаггүй байсан. За тэгээ хүн байнга авч яваарэ. Ингээд янз бүрийн одоо юм дуу чимээтэй эсвэл амар юм салхитай далайн иргэний хажууд явж байхад ингээд салхитлаад байдаг шүү дээ. Тэр үед ингээд хүүхдээс айгу даардаг. Ишний юм халуун бүлээн салхи байгаа ч гэсэн хүүхд даардаг. Тийм болгонгууд ингээд алчуурыгаар н ороогоод малгайг өмсүүлээд тэгээ чихэнд нь хүм хийгээрээ тэггүй бол айгу даард юм байлээ. За тэгээ усын цэвэрлэхэд бас мэдээж хөвөнгөөр цэвэрлэн. Тийм болохоор юм жижиг сажиг хөвөн ер нь цүнхэндээ хүүхдийнхээ цүнхэнд байнга авч яваарай. Зүгээр ингээд өглөө хүүхдийн усыг ингээд цэвэрлжээл тэнд байлах биш ер нь өдөрт ингээд авч явж байгаарай. Тэгэхгүй бол ингээд гадуур явж байгаад хүүхд чинь бас ингээд нустай. Тэгээ тэрийг ингээд яаж авах юм мэдгүй ингээд нойлын засаар авах уу яах уу гэд баг тийм асуудалтай тулгардаг. Тийм болохоор хүн заавал авч яваарай. Ийм нэг ийм хайрцаг үед надаа. Тэгээ би энд нь одоо хүртэл би гихтээ нэг үе хэрэгэлдэг. Тэгээд гадуур авч явахдаа ч гэсэн энд ингээ хөвөн янз бүрийн юм амын арчдаг. Тэгээ ингээд ер нь жижиг сайжиг одоо нэг хамрын ус мус те эгийн дотор айгуу гоё багтцдаг те айгуу юм авсаархан. Тэгээд иймэрхүү жижиг сайжиг самнууд уутнууд айгуу хэрэг болсон. Тэгээд мэдээж хумсны утга одоо те ингээд хүүхдтэй хэрэгэлдэг юу вэ бүгдийг авч яваарэ. Тэнд очиод мэдээж байгаа л та. Гэхдээ тэгээд илүү ингээд худалдаж аваад яах юм бэ тийм биз дээ. Ингээ хүүхдтэйгээ хэрэгтэй зүйлүүдийг л ав. Бас хүүхдийнхээ тоглоомуудыг юм уутанд хийцэн. Энэ айгу амар би одоо ч хүртэл ингээд энд гадуур гахтаа ингээ уутанд хийгээд аваа гарчдаг. Тэгээд энийг хүүхдийнхээ цугунд ч юм өөрийнхөө цугунд хийгээ явахаар айгу тийм амар ингээд зай эзлэхгүй араа ийм жижиг нарийн уутанд ингээд орчдөг. Тэгээд онгоцон ч гэсэн энэ тоглоомууд нь айгу хэрэг болсон. За тийм мэдээж хүүхд чи иддэг бор хоолнд орсон бол өөрийнх нь хэрэгэлдэг аяг тавга одоо юу вэ? Аяг тавны угаах шингэн ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийн заавал аваарай. Тэгээд одоо уудаг шингэн сүү формула тэгээд иддэг одоо нухш өөрийнх нь дуртай юу вэ? Тэднийг ингээд ихээр биш ч гэсэн ингээд баг трек одоо 7 хоногийнх ч юм уу те 2 3 хоногийнх нь харна бэлдээд аваа явчихвал айгүй амар санагц. Яа тэгвэл битэрч нөгөө тентхийн дэлгүүрүүдийг мэдхгүй битэр тулгарсан асуудал нь гэвэл памперс байсан. Би бол нь овоо их памперс авсан байхгүй юу. Тэгээд мэдээж дуусна. Тэгээд тэнд ингээ памперс хайж үзсэн чи ер нь бүгдээрээ ийм өмд өмсдөг юм байлээ хүүхдүүд памперс өмд одоо панц гэдэг штэ. Тийм зүйл өмсдөг юм байлээ. Тэгээд
битээр ерөөсөө тийм зүйл өмсүүлж үдэж байгаагүй жоохон хэцүү байсан. Тэгээ дээрэс нь манай хүүхд чинь бас гуяараа жоохон бандгар болохоор тэр чинь ингээд оруулах гэж амар ядаргаатай. Тэгээд би ингээд харж байгаа. За mommy pocket дээр ах гэж бодоодсэн чинь дараа нь хүмүүс Мэрисийг айгуу сайн байлээ. Мэрисийг аваарай гэжсэн. Тэгээд манайх ирээ үзчихвэл аялах байгаа бол Мэрисийг нь аваарай. Эсвэл тэгээ өөртөө хэрэглэх памперсыг авч яваарай. Тэгээ дээрэс нь бас манай найзуудын хүүхдүүдэд байхгүй ингээд хоолнд орцсон ийш тийш аялахтаа ингээд өөр нухш юм уу эсвэл яг тэнд зардаг ингээд тентхийн брендийн юм ингээд идүүлэхээр айгу дургүй байгаад байдаг гэсэн. Тийм болохоор ингээд өөрсдийнх нь дуртай иддэг зүйлүүдийг авч явах хуусаа буруугүй юм байлээ. Илүүдэхгүй юм байлээ. За онгоцонд заяа. Онгоцонд юу хэрэгтэй вэ? За мэдээж пилетэ захиалахдаа хүүхдийн суудал бол 2-оос доош насны хүүхд бол захиалах шаардлагагүй те. Ээж аавынхаа үүр дээр аваад явцдаг. Гэхдээ ийм олон цагийн нислэгтээ явж байгаа бол айгүй хэцүү байдаг юм байлээ. Дээрээс нь ийм шахацлцсан ийм суудал дээр ингээд хаарчвал өөрт чинь болон хүүхдэд бүр үнэхээр хэцүү байдаг юм санагдсан. За тэгээд 10-аас доош юм уу 12-оос доош хэлтэй бол мэдээж бассейнэд өгдөг хүүхдийн ор. Гэхдээ ингээ ямар онгоц гэдгээс шалтгаалт юм бэлээ. Тийм болохоор яг онгоцныхоо вебсайт руу ороод хэдээс доош килограммтай хүүхдийн бассейнэд захиаж болох юм байна гэдгийг судлаарай. Манайх болохоор дөнгөж 9 ил гар явж исэн. Тийм болохоор захиалж болсон. За тэгээд хэрвээ бассейнэд суулгаж болохгүй гэвэл машиныхаа суудлыг аваад давхар нэг суудал худалдаж аваад суулгаж явуулдаг юм байлээ. Гэхдээ яг ингээд тэр машиныхаа суудлыг харахтаа онгоцонд зориулагдсан, онгоцонд авч явах зориулагдсан үгүй юу гэдгийг сайн шалгаж байгаарай. Тэгээд дээрэс нь тэр онгоцныхоо компанитай уцаар арайс ч юм уу авдаж асуугаарай. Би тэрийг зүгээр ингээ Instagram, TikTok энтрээс харж ирсэн байхгүй. Тэгээд хүмүүс өөрөө бассейнэд ингэж авч болохгүй бол тэгж аргалдаг юм байлээ. Дээрэс нь тэр газартаа очиод машин зашин түрээслэл мэдээж хүүхдийн суудлаа айгүй хэрэгтэй. Тэр чинь амар юм байлээ. Хүүхдээ ингээд үр дээрээ ингээд авч явах амар аюултай юм шиг санагдсан. Ингээд огцон торомслол энэ тэндээс нөгөө боцолог гарч ирээл. Тэгэл зарим нь ингээд хурдан яваал, зарим нь ингээд амар хэцүү. Өөртөө машин түрээслэх гэж байвал машины суудлыг аваарай. За тэгээ бүр болохгүй бол мэдээж пилетэ бичүүлж явахдаа ингээд пилетийг чинь бичиж байгаа хүнээс ингээд айгүй жонтимон айгүй ингээд найрсгаар ингээд хүн суухгүй илүү суудал модалтай тиймэрхүү газар бичээд өгөөрэй гэж бас асууж болно тэгээд тэнгууд энэ тэнд ингээд хүн байхгүй ингээд хүүхдтэйгээ зүг ингээд ийм 3 суудалтай ээж аав хоёр талын суугаад хүүхдэн дунд суух ч юм уу тиймэрхүү суудал модал авч болох уу гэд асуувал бас бодлохгүй юм байхгүй бах тийм болохоор тэр зүйлийг бас бодоорой. За битээр 2 үргэвч нэг чемодантай орсон. За нэг үргэвч нь болохоор мэдээж нэгүний зүйлүүд орсон байгаа. Тэгээд ийм зөндөө олон тасалгаатай үргэвч байвал айгүй сайн юм байлээ. Биний нэг үрдэг үргэвч байдیں۔ Тэр за надаа нэг ийм үргэвч байдаг. Тэгээд би энд нэгүний өнүүдийг айгүй хийсэн. Тэгээд айгүй олон тасалгаатай, ууттай, энэ жижиг сажиг юмнуудтай. Ийм олон тасалгаатай. Тэнгүүд ингээд нэгүний юмнуудыг хийхэд айгүй хэрэг болж исэн. Энэ урд нь жижиг сажиг юм хийх юм эсвэл пассворд хийх юм те. За зөндөө памперс аваарай заяа. Хитэн ширхэг юм бүүмэд би ямар ч 10 памперс авсан заяа. Тэгээд онгоцонд агаарын даралтаас болоод ч юм ингээд хүүхд айгүйх баадаг юм байлээ. Тэгээ ингээд 10 цагийн нислэгийн турш манай хүүхд бараг 4 байтугай 5 баасан баг заяа. Цаг болол багаад исэн. Тэгээ би ингээд ямар сонирхолтой ингээд анх удаа суугаа тэгээ ингээд агаарын тэр даралтаас болж молоо ингээд эзний үүрэхэд баагаад байгаа юм бахтаа гэж бодсон. Тэгээд зөндөө памперс авсан нь бол айгүй хэрэг болсон. Нэмж хэлэхэд онгоцондоо суучаад эргэн тойрныхоо сандал юу гэдгийг тэг хүүхд төрж болох бүх газрыг ингээд салфеткаар ариутгаарай. Яг л тэр чинь бас нүүл нэм бактери байгаа. Битээр яагаад айгүй болгоомжлоод байсан бэ гэвэл нэгүнээ чинь дөнгөж 4 сартай тэг янз бүрийн юм бактерийн тариа мараа ч юм уу тиймэрхүү зүйл ерөөсөө тариулаагүй өөрийнхөө нөгөө нэг тариаг бол тариулж исэн. Гэхдээ ингээд аялалд явахдаа ингээд хүмүүс тариулдаг штеп. Битүү жишээлбэл Таиланд явхад ингээд хепатит А, Б гэдэг 2 тариаг тариулсан. Хүүхдэд тариа хийдэг юм байна. Гэхдээ 6 сараас доош бол ерөөсөө тариулж болохгүй гэдэг юм байлээ.
Тийм болохоор нэгүнээ 6 сараас доош байсан болохоор ямар ч тариа хийдгээгүй. Тэгээд ариун цэврийнхэн одоо зүйлд би бол айгүйх анхаарч исэн. Ингээ янз бүрийн сандал мандалтэй нэгүнээ хаана хурж болохоор тэр зүйлүүдэд би ингээ бүгдийг арчиж исэн. Болгоомжилж яхад илүүдэхгүй болохоор ингээ онгоцсондоо суучаад юмудаа ингээ арчаад ариутгаарэ. Усны тал дээр би мэдээж онгоцсонд 10 цаг явна те их цагийг би унтуулна гэсэн зорилгоор зөвхөн удуулах одоо хувцсыг авсан 2 унтлагын боди авсан. Тэгээд нэг ханцуугүй боди нэг нэмгүй өмд авсан. Ингээд онгоцноос буугаад халуун байж магадгүй гэж бодоод онгоц ингээд хөөрөөд нисэхээр мэдээж хүүтэн салхиулээд штэ. Тийм болохоос хүүхд даарах болохоор халуун бодиг өмсүүлээд өөрийнх нь дуртай юм одоо зузаан ийм даавнууд эдэн штэ гоё хүнжил шиг тийм даавыг нь би авсан. Өөрийнх нь дэрийг бас авсан. Тэгвэл ингээд тэр дотор чи ингээд бассейнэд чи юм төв тэгшгэн болохоор бас ингээд зүгээр ингээд юм хоосон юм дөр унтуулахгүй би ингээд доотлын зөөлж байгаа дэрийн тавиад өөрийг нь нэвтүүлээд эсвэл нэг гарын боодог юмар ингээд боогоод тэгээ дээрэс нь хүнжлийн тавиад ингээд унтуулсан чи манай хүүхд айгүй юм 50 унтсан. Тийм болохоор унтлагын боди хоёрыг юмыг аж мэдгүүд бааж магаад нэвтэрээд муухай олчвол хувцсыг солих хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор би 2 унтлагын боди хэн одоо даавуу дэр тиймэрхүү зүйлүүдийг би авсан байгаа. За тэгээд хэрэв хүүхд чи юм янз бүрийн юм дүүдүү одоо юм тайтгаруулах чи тийм янз бүрийн юм чихмэлтэй унтдаг бол тэрийг бас авч яваарай. Тэгээд ингээд худаа нисэж байгаа юм битээр бас амар чимээтэй ингээд онгоцны дээшээ доошоо буух даралттай байх гэж одоо тийм хүүхдийн одоо каск байдаг шүү дээ. Тэгээд чихийг хамгаалах тийм зүйлүүд тийм юм зүйлгсэн. Гэхдээ унтахтаа зүүж чадахгүйс яад үл ингээд хоёр тийш ингээд хараад байсан болохоор ингээд тэр нь ингээд тайлагдаад тэг ингээд унтахт нь тэрийг нь авцсан. Гэхдээ ингээд бүтээж ихэн хүн ийсэн. За тэгээд онгоц хөөрж буухад би бол байнга хөхүүлсэн яад үл чихэн нас эвгүй болох байх гэж бодоод ер нь хөхүүлсэн дээр юм байлээ гэж бодсон. Тэгээ зөндөө ээж нар бас тэгдэг юм байлээ. Тэг мэдээж онгоц хөөрж буухад бол хүүхдээ заавал үүр дээр авч явах хэрэгтэй болохоор за хөхүүлж болохгүй маа гэхэд соос юм уу эсвэл нэг угжаар хөхүүлээд тэнгүүд зүгээр эдэг юм байлээ. Тэгээ бас жижиг хогны юм жижигхэн уутнууд авсан янз бүрийн хувцсан заваартаад гулгаад тэг ингээд болох юм бол тэр одоо муухай одоо альчуур эсвэл хувцсын тэр ингээд тустай уудан тэгээд цөмөндөө ичүүл ингээд янз бүр өнөр эсвэл муухай болохгүй. Тийм болохоор ингээд хогны ууд айгүй хэрэг болсон. За ер нь тиймэрхүү онгоцонд бол мэдээж тэгэл саатуулах тоглоом тэг ингээд солионы хувц памперстэй салфетыг ариутгах чинтэр эднэр л хэрэг бас хэрэг ингээ хүүхд чинь мэдээж бор олон орсон бол янз бүрийн снак жижиг сажиг иддэг новшуудыг бас авч ороорой. За нэмэлтээр очоод анхаарах зүйлс гэвэл хүүхдтэйгээ хувцсыг хаана угаах вэ? Би бол гараараа угаасан. Яагаад гэвэл энэ тийм ингээд угаалгын машинууд байсан. Тэг өөртөө угааж болох эсвэл ингээд хүнээр угаалгах эсвэл буудлынхаа юунд угаалгах ч юм уу те тиймэрхүү зүйлүүд байсан. Би тэр өөртөө хувцнуудаа угаалгасан. Гэхдээ би хүүхдтэйгээ хувцыг бол угаалгаагүй. Яагаад гэвэл тэ стил манай хүүхд айгүй эмзэг жоохон тэгээд янз бүрийн одоо бокмог ашиглаад эсвэл тэр угаалгын машин цэвэрхэн ч юм уугүй чи өдөрт хэдэн мянган хүмүүс хувцаа угаалгахтын тэ мэдхгүй. Тэгээд ийм арсны өвчин бас айгүйх байдаг болохоор хүүхдтэйгээ хувцыг хамаа намгүй газар угаалгаагүй өөртөө гараараа угаагаад хатаага тавиад исэн. Халуун уучраас хүүхд шингэнэ айгүй амархан одоо алддаг болохоор ойр орхон хөхүүлж исэн. Хүүхд ингээд жоох уйлал тавгүй байгаад ах юм бол ингээд ямар нэгэн зүйл болчихно л гэж бодох хэрэгтэй. Маялаад уйлганаад байна гэж юусоо хэлж болохгүй. Яг л шинэ орчинд очиж байгаа, шинэ газартай, шинэ бактеритай танилцж байгаа. Тийм болохоор аль ингээд дайхан тав тухтай хүүхдээ хараад анзаараад явж байгаарэ. Хөхүүл эсвэл тэ соосог юу гэдгийг угж бор хоолнд орсон ч хамаагүй ер нь ингээд сайн шингэн зүйлийг уулгаарай. Тэгээд өсөд ээж нар бас тэгдэг юм байлээ. Хорсоол ер нь бол уулгаж авах хэрэгтэй. Тэгээ ус бас багаар уулгаж авах хэрэгтэй гэсэн. За тэгээ мэдээж хүүхдийнхээ рутиныг алдаж болохгүй. Өглөөнийг унтдаг, өдөр нэг унтдаг, тэгээ хэд ч унтдгийг мэдэхгүй. Унтдаг л бол яг тэрийг л ингээд хийгээд унтуулаарай. Тэгэхгүй ингээд авч яваад гадуур явуулаад бүр ингээд ядартал нь тэ нүдээ ухаад ингээд улаатлаа ингээд ойролтол нь ингээд ядраах юм бол ингээд хүүхд ингээд гой амарч чадахгүй ингээд амархан зочид сэрэл тэгээ ингээд амар бөхчмтэй ингээд амар дуушуутай ингээд ерөөсөө амарч чадахгүй тэг үнэхээр ядарсандаа болол ингээд унтчихдээ юм байлээ. Би тэрийг хүүхдээр айгу анзаарсан. Тэг айгу өрөвдсөн би ингээд тэрнээс бол нэг удаа уйлж хийсэн өөрийгөө буруутгаад би ингээд унтчих нь яагаад заавал гарах хэрэгтэй юм болоо гэд нэг удаа би тэгж өөрийгөө
юу гэдэг вүлээ? Зэмлсэн гэдэг үлээ. Тийм болохоор ингээд унтж байгаа үед нь яг ингээд өрөөндөө унтуулад сэрснийхэн дараа ч юм уу те эсвэл унтахаас өмнө ч юм ингээд гадуур дотор ороод хоол хүнстэй те юунд тэдрээгээ хийгээд тэг хүүхдийнхаа одоо амар тайван байдлыг бити алдагдуулаарай гэж хэлье. Тэгвэл хүүхд ядраад сулдаад дархлаа нунах юм бол айгүй амархан одоо янз бүрийн юм тусдаг юм байлээ. Тэр чинь AC ханаа төрсэн байгаа. Ханаалгаа хамар нь битүүрээд ядраад айгүй хэцүү байсан сүүлийн хэдэн хоног манай хүүхдэд. Тэгээд бит хоёр ерөөсөө ийш тийшээ гараагүй буудалтай байгаа л гэсэн. Сайн унтуулж амраагаад, сайн хамрын цэвэрлээд, хөөхөлээд айгүй амраас ерөн сүүлийн хэдэн хоног. Тэгээд тэгвэл ингээд хүүхд өвтгөр үнэхэр хэцүү юм байлээ. Тэгээд бит хоёр ингээд эмнэлэгт үзүүлсэн чинь янз бүрийн бактери даалгаа зүгээр ингээд хамар найгуу битүүрсэн байна. Одоо тэрийг бол юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Зүгээр л хамрын сайн цэвэрлээрээ. Тэгээд ингээд өрөөгөө сайн чигшүүлээрээ л гэж тэгжсэн. Тэрнээс бол тэгээд өөр нэг сүртэй юм бичиж өгөөгүй яагаад бол мэдээж нэг үнэ юм гож болохгүй. Тэгээд хамрын найгуу сайн цэвэрлүүлээд авсан. Тэгсэн чинь ингээд манай хүүхдээ тайвшраад ингээд нам унтаад өгсөн. Эмчд үзүүлчихэд тэрний дараа хүүхд тэгээ дотор дэлгүүр мэлгүүр эсвэл таксинд явж байхдаа ингээд тэгээ дэлгүүрд мэдээж хүүхдээ сайн зузаалах нь ч хайшийн зүгээр ингээд нэмгэн цамцтай нэмгэн өмттэй оймстой явуулаарай. Тэгээд хитрхи бас зузаалж болохгүй яг бол хүүхд чинь амархан хүлрэнтэй халуун оронд тэнгууд нь ингээд тэр хүлэрсэн байгаа зүйл рүү салхи оруулахгүй тулд ингээд хүүхдээ жоохон ингээд салхинаас хамгаалаад ингээд давга мавгаар аваад байгаа байхгүй юу. Тийм тэрнээс бол хитрхи зузаал гэдэг байгаа бол биш шүү. Тэгээд таксин сухтаж гисэн тэгээ жолоочосоо эсэгээ унтраагаад өгөөрэй гэж асуугаарай. Яг бол жолооч нар маань болохоор бид нар тэ айсид аюу гоё байна дуртай байна гэж бодоод байгаа хэрнээ хүүхдтэй байгаа болохоор бас хүүхд рүү амар үлдээгээд тэнгүүд тэгээ хүүхд дарчнаа эсэг унтраагаад өгөөрэй гэдээ бас хэлээд өгөөрэй. Тэгээ бас аль болох танихгүй хүмүүст хүүхдээ бити үргээрээ ингээд янз бүрийн хүмүүс ингээл ирээлээ хүүхдээ ч өгөхөрдөө өө яасан хөөрхийн харж болохгүй инхүү гэл битэрэг бол амар их тэгсэн. Тэгээд нэг нэгтгэх хүүхэн байсан юм ингээл ямар хөөрхөн хүүхдээ хэдэн сартай ингээл шууд доош болоод нэг үний ингээ нүүрэнд нүрэх чахтан би нүүрэнд нь битээ үрээрээ гэж би шууд тэгсэн. Тэгсэн чинь за уучлаарай мэдээж ойлгож ингээд нэг үний хөлөнд нь хүрсэн. Тэгээд би анх удаа тийм үнтэй таарсан болохоор амар гайхаж ирсэн. Ямар амар юм шууд ингээл хүүхдийн нүүрэн төрөх гээл те. Гэтэ ингэж бас бодож иж магадгүй гэхдээ жоох хүүхдтэй ингээд тэр хүн гараараа юу ч барьсан юм мэдэхгүй шүү дээ. Ингээд гацранд нь хүрвэл янз бүрийн өвчин авах юм байлгүй те. Тийм болохоор бас сайн анзаарч агаарэ. Тэгээ ингээд TikTok дээр баахан юм юмнууд эдэн шүү дээ. Ингээд Аз ингээд хүмүүс ингээд аялал Аз хүмүүс хүүхдтэйгөө дуртай. Манай хүүхдтэйг тэг ингээд тэр хүмүүс ингээд саатуулаад гой байлгаад гэсэн. Битээр ингээд дандаа ингээд 5 тухтаа аялсан, 5 тухтаа хоол унд идсэн ч юм уу тийм TikTok бичлэгнүүд аягүй харагдсан. Гэхдээ битээр бол хүүхдээрээс хүмүүст өгөөгүй. Хөрүүлээчгүй зүгээр ингээд холоос хараал тэгээд хүмүүс ч гэсэн яг тэрийг хүндэлж исэн. Гэтэ тэр нэг нэгтгэг юмхтэй амар эвгүй байсан. Шууд ингээд доошоо ингээд сууснаа ингээд нэгүний газарт нүрхэж яхад би no don't touch his face гэлтгсэн чи it's okay гэлтгэл. Шууд ингээд паниктд юм байл шүү дээ. Хүү ингээд битээ өрөөрэй гэл. За нэг тийм зүйл болсон байдаг юм аа. Том хүүхдтэй аялж байгаа бол ингээд нэг бас баялаад ах хэрэг байхгүй шүү дээ. Ингээд 7-8 сартай 9 сартай хүүхдүүд бол зүгээр. Тэгээ айгүй инээдтэй ингээд бит хоёртай ингээд таарсан хүүхд болоо ингээд нэгүнтэй биеэрээ адилхан тэгсэн мөртлөө сараараа хамаагүй ах ихч байсан. Тэгээ ээж аав дунгайхад танаа хүүхд чинь 4 сартай юм ямар том юм гэл. Нэг Европ хүүхдүүд чи яг ингээд адилхан нэгүнээтэй чадсан. Тэгсэн мөртлөө ингээд 8-9 сартай суудаг ингээд халахтай мүлхтэй хүүхдүүд байсан. Тэгээд аюу инээдтэйсэн. Тэгээд тэр яаж юм Европ хүүхдүүд ингээд шалдан л яваад байсан ингээд машин суугаад AC-тэй ингээд дотор ресторант ч юм уу те дэлгүүр мэлгүүр ингээд шалтан л хүүхдээ авч яваад байсан. Айгүй бол дасцсан байж магадгүй. Скол те ингээд угаасаа хүүхдээ багасан чирэг байлгацсан байж магадгүй. Гэтэ битээр бол ерөөсөө тэгээгүй. За хамгийн сүүлд нь заяа үнэхээр энэ бол үнэхээр гоё заяа. Хэрвээ ингээд те эмээ өвөө ахыг цуг айлгаж байгаа бол та үнэхээр азтай байна. Яг бол хүүхдээ чи харж өгөх хүнтэй. Битээр нөгөө нэг хойлохнаа найзтайгаа явсан болохоор битээр хүүхд харж өгөх хүн байхгүй. Битээр хаашаа явна хүүхд байна тэнд байна. Тийм болохоор ингээд хүүхдээ ч ядраагаал өөртөө ч гэсэн бас 5 тухтай газараа үдэж чадаагүй. Тэгээ сүүлдээ ерөн за хүүхдээ л амраах хэрэгтэй юм байна гэж бодоод ерөн бол өглөө орой юу идэх үү?
Яах вэ? Түр гэж битээр өнгөрсөн. Яаж л битээр ийш тийшээ явахгүй байгаа болохоор өглөө тийм мэдгүй, орой тийм мэдгүй, өдөр тийм мэдгүй гэл тэгсээр агаал ирсэн. Тэгээ дараачаа илтрээ ер нь хүүхд харж өгдөг хүнтэй байвал айгу гоё юм байна гэж бодсон. Тэгээд эмээ өвөө бас харж ивэл дараагийн аялалд цуг яваарэ. Аялах бол гоё, хүүхдтэй өөр газар үзүүлээд өөртөө ч ихсэн гоё нүдтэй айлаад тий. Гэхдээ ингээд няраа хүүхдтэй бол зүгээр ингээд хүүхдэд харангаа өөр орчинд л байх юм бэл. Тиймээс бол очоод тэг нэг хойлохнаа байсан шигээ бодоод ийм хийндэ тийм хийндэ гэж бас бодож болохгүй. Тэгээд мэдээж тэг эмээ өвөө цуг явах юм бол гоё шүү. Гэхдээ ингээ муухай энэ эмээ өвөө ингээ асрагч авч явж байгаа юм шиг хэлж байгаа юм шиг санагчлаа. Гэхдээ ерөөсөө тийм биш ингээ ээлжлээ тарахтай ингээд өдөр ингээ эмээ өвөө гоё даллаа ирэхтэй ресторан шопинг хийгээд солигдоод орой нээж ав тий гоё ингээ ресторан одоо диско думцаа юу гэдэг тиймэрхүү зүйл хийхэд бол тохиромжтой санагцсан. Яг л битээр очоод оройдоо бол нэг гараагүй, оройдоо тийм шүний night market, шүний хоолны газрууд сквал тийм. Ер нь л бол орой битээр гараагүй. Нэгэн унтаа битээр тэгэл одоо буудлах өрөөнд байдаг гэсэн. Тийм болохоор харж явах хүмүүс байвал бас айгүй тусалт юм байлээ гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд миний яг зүгээс хэлэх зүйлүүд бол ийм юм байна. Би ингээ аялал явахаас өмнө зөндөө влог, зөндөө ингээ бичлэгүүд үзсэн ч гэсэн яг иймэрхүү зүйлүүд яриаггүй. Тийм болохоор ингээд энэ зүйлүүдийг хэлээд өгсөн бол гоё юм байна да гэж би бодсон байхгүй өөрөө. Тэгээд тэгж бодоод би та нарт энийг ярьж өгч байгаа шүү. Мэдээж ойлгомжийн юм ярьж байгаа гэж бас зарим бодож магадгүй. Гэхдээ үнэхээр мэддгүй юм бэ те. Хүүхдтэйгээ анх удаа ярьж байгаа хүмүүс. Тийм болохоор бас энэ зүйл дээр анхаараарай. Хажуу ойр хавийн тийм ингээд найзуудаасаа хүүхдтэйг аялж исэн найзуудаасаа тусламж одоо юу гэдэг зөвлөгөө аваарай. Миний энэ бичлэг одоо хэрэг болсон бах гэж бодож байна. Тэгээ таалагдсан бол лайк, sub, share гэдэг байхгүй. За тэгээ хэдүүлээ дараагийн одоо аяллаа влогуудаараа уулзъя. Битээр амар их одоо бичлэг байгаа болохоор бүгдийг нэг оруулж чадахгүй. Тэг ингээд тастаад явуулж байгаа шүү. Тийм болохоор битүүрийн аяллаа влогтой бас цуг агаарай. Bye bye.